Цахим өрөөдөө тоглоом буюу тухайлбал 1xBet төлбөрт таавар бооцоо тоглоомын үйл ажиллагааг хуулиар бүрэн хориглосон. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын хурлаас эцэслэн баталсан учраас та бүхэндээ холбогдох зохицуултын талаар мэдээллийг хүргэе. Нэгдүгээр, цахим өрөөдөө тоглоом төлбөрт таавар бооцоо тоглоомын үйл ажиллагааг сурталчилсан, уриалсан бол зөрчлийн тухай хуулийн дагуу хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулттай. Түүнчлэн эрүүгийн хуульд мөн өөрчлөлтүүд орсон байгаа. Нэгдүгээр, та эдгээр тоглоомыг ашиг олох зорилгоор зохион байгуулсан бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэлэх хуулийн эрх зүйн үр дагавартай. Түүнчлэн эдгээр тоглоомыг дэмжсэн буюу өөрийн болон бусдын харилцах данс, түүнчлэн виртуал хөрөнгө, цахим мөнгө зэргийг ашиглуулсан бол энэ өөрөө 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх хууль эрх зүйн үр дагавартай болсныг анхаараарай.